За Монгол Ардын намын хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр намын дарга тодруулсан төлөөлөгчид өнөөдөр Ардын намын баг хурлын гишүүдийг сонгоно. За баг хурлын гишүүдийн 30% нь намын анхан шатны байгууллагын төлөөлөл байх юм а. 11-р сарын хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн байна. Авто засварын газруудын ойр орчмын хөрс хүнд металлаар бохирддог. Энэхүү бохирдол тухайн газарт оршин суудаг хүмүүсийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоохоор нийслэлийн мэргэжлийн газраас шинжилгээ хийж эхэлсэн байна. Өчигдөр замын цагдаагийн албанд зам тээврийн ослын улмаас 293 дуудлага бүртгэгдэж, осол хэргийн улмаас 13 хүн гэмтэж өртжээ. Мөн зам тээврийн ослоор 2 иргэн амиа алдсан байна. Япон улсын мэргэжлийн сумаа бүхий 11-р сарын байшаа өндөрлөхөд 5 өдрийн барилтаа үлдлээ. За энэ сарын байшааг их авраг хакход аваа жаргал тэргүүлж байна. Өнөөдөр болон маргааш нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн засан шуурга шуурж, хүүтэн байхыг анхааруулж байна.